Дуучин Батухын найз дууны таталт болон зөвхөлтийг та бүхэнд үзүүлье. За интро хэсгийг тоглол нөө яг үндсэн дуутайгаа нэлээд өгч байгаа. Ля минорыг байраад 5 дахь утсыг 1 дугаар утастай эхлээд татна. Тэгээд 3 2 1 2 2. За 2 2 маань болохоор чигчийн урууга 3 дахь ладны 2 дахь утсан дээр тавьж өгч байгаа. Тэгээд аваад за дараагийн барилт руу шилжээд ми минорыг өрж байгаа. Энэ дээрээ чигчийн урууга бас нэмээд өгсөн байгаа. 3 дахь ладны 2 дахь утсан дээр. За ингээд 5 дахь утсыг 2 дахь утастай. За энэ дээр бас татаад 1 дугаар хурууг 1 дугаар ладны 2 дахь утсан дээр тавьж өгнө. За дараа нь фа мажоро бариад 2 дахь утсыг 6 дахь утастай хамт 4 3 2 2 2 3. За 2 бүтэн барилт аваад 2 дахиад тэгээд 3. За хамгийн сүүлд нь ми мажор бариад 2 дугаар утсыг 6 дугаар утастай. За ингээд дахилтаар эхэлж байгаа. болохоор яг таталтайгаа адилхан 5 дахь утсыг 2 дахь утастай 3 2 1. За ингээд араас нь цохилт орж ирж байгаа. Дээшээ доошоо дээшээ. За барилтаа солилоо. Барилтаа солилоо. Солилоо. За ингээд үндсэн нөгөө дуу маань эхэлж байгаа. Хипхоп дуу болохоор жоохон юм бит буюу цохилт оруулж өгвөл дэжгүй сонсогдох байх гэсэн үднээс цохилтондоо одоо эрхээ уруу буюу энэ баруун гарынхаа дээдлэх хэсгээр банзаа цохиж өгөн дээдлийнхаа 1 2 3 1 2 3 1 2 3. За доотлих нь болохоор доошоо доошоо дээшээ доошоо. За яг нийлүүлээ харах юм бол ингэхдээ цогч байгаа. Дахиад хоёр дахь цохилтон дээрээ дээшийг авч байгаа. За ингэж явж хагаад өгснийхаа дараа нэг юм юу орж ирж байгаа. Торсамж дөрөн өдрүүдээ санаа за энийг болохоор доошоо доошоо дээшээ доошоо 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 дээшээ доошоо. За
За ийм хэмжээгээр тоглоход болно. Амжилт хүсье.